За сайн байцгаана уу? Миний сургалтынхаа менежертэй энэ өдрийн мэндийг хүргье. За энэ удаагийнхаа сургалт бичлэгээр болохоор та хэдэд маань саяхан авсан нөгөө электронгийн шалгалтын урьдчилсан сорилгыг одоо анализ статистикийг хэрхэн хийх вэ? За даалгаврын хүн түнгнийг хэрхэн илрүүлэх талаарх заавар бичлэгийг хүргэнэ. За та бүхэнд өөртөө тань нэвтрэх эрх өгсөн байгаа. Тэгэхээр ND цэгийн эсвэл CGM рүү ороод өөртөө бүртгэлээр нэвтрээд орчно гэсэн үг. За нэвтэрч орсны дараагаар сайтын нүүр хуудас буюу сайт home гэсэн дээрээ дараад за хэрвээ энэ хэсэг маань харагдахгүй байгаа бол энэ листийг дарчна гэсэн үг. За ингээд сайтын нүүр хуудсан дээрээс шалгалт боловсролын хилцс гэсэн рүү дарж ороод сурагчдын шалгалт дээр дараад электронгийн шалгалтын бэлтгэл дээр рүү ороод за эндээс судалгаатгуунууд бүргэд харагдаж байгаа. За энэ дээрээс та бүхэн маань өссөн судалгаатгууныхаа анализыг авах боломжтой байгаа гэсэн үг. Манай менежерүүдийн хувьд бол бүх эрхийг өгчихсөн байгаа. За жишээ нийгэм судлалын хичээлийг авъя. За энэ сорил маань 3 сарын 4-ний өдрийн 4 цаг 18 минутад нэгдэж 5 цаг 41 минутанд хаагдсан байна гэсэн үг. За энэ нийгэм судлал сорил гэсэн дээрээ дарж ороод за нийтдээ 195 одоо сурагч буюу хэрэглэгч уг шалгалтыг бол өгсөн байна. За энэ дээр дараад орсны дараа бол за иймэрхүү байдалтай харагдана гэсэн үг. За энэ веб файлыг Excel файлаар нь авъя гэх юм бол Microsoft Excel гэснийг сонгоод download дээр дарахлаар энэ файл маань бол таны компьютер дээр Excel файлаар татагдаад орж ийнэ гэсэн үг. За энэ дээрээс яг шууд систем дээрээс харьяа гэх юм бол за institution дээр дараад за би энэ хэлийг монгол болгочвол та хэд илүү амар болох байх. За ингээд байгууллага гэсэн дээр дарахлаар тухайн сургуулийн хүүхдүүд гарч ирж байна. За энэ доор нь хоосон харагдаад байгаа. Дээдлэлт нь энэ харагдаж байгаа хоёр бол доошо тэр чигээрээ байна гэсэн үг. За жишээ нь байгууллага дээр дарцсан тийм үү. За би дахиад нэг даръя. За Эрдмийн ориглоос эхэлж байна. За дахиад нэг даръя. 103-аас эхэлж байна гэсэн үг. За тэгэхээр 103-ын 12 дугаар А ангийнх ингээд тэр чигээр харагдаж байна гэсэн үг. За энэс доош нь 109 дугаар сургуулийн харагдаж байна. 12-ын 1 ингэж харагдаад 12-ын 2 гэдэг ингээд явчихж байна гэсэн. За энэс доош 119 байна. За компьютерийн keyboard-ны shift төвчлөр дээр дараад маус 3 өглөгөө эргүүлэхлээр одоо хажуу тишээ гүйж байгаа гэсэн үг. За ингээд харахад нийт үнэлгээ маань харагдаж байна. За тухайн хүүхдийн дууссан уу эсвэл яасан уу гэсэн одоо нөхцөл байдал нь бол харагдана. За эхлүүлсэн хугацаа нь байна. За яг 4 цаг 20 минутанд яг шалгалтаа эхлүүлсэн юм байна. Ингээд 5 цаг 36 минутанд шалгалтаа дуусгасан. Нийт зарцуулсан хугацаа нь болохоор 1 цаг 15 минутын хугацаанд тухайн хүүхд маань хичээлээ хийсэн юм байна гэж харж байгаа. За энэ дээрээс нийт 100 авахаас 86.30 хувьтай одоо хийсэн байна гэсэн үг. За нийт 100 онооноос 86.30 оноо авсан байна гэсэн үг. За ингээд тухайн хүүхдийн одоо зөв хариулснууд нь бол энэ зөвлөгдөөд гараад ирсэн. За яг энэ дээрээ дарахлаар тухайн хүүхдийн зөв хийсэн хичээл нь ингээ харагдаж байгаа гэсэн үг. За ингээд алдсан хэсэг дээр нь дараад за энэ дээрээсээ энэ хүүхэд яг юун дээр алдсан байна вэ гэдгийг ингээ хараад авах бас боломжтой байна. За яг энэ мэтчлэн ингээд нийтдээ одоо алдсан хүүхдүүдийн хамгийн их алдсан байгаа гин олж хараад за жишээ нь энэ одоо хамгийн бага хувьтай байгаа учраас энэ даалгавар бол ерөнхийдөө хүүхдүүдэд маань хүндэтсэн байна гэж харж байна гэсэн үг. Тэгэхээр яг энэ даалгавар маань одоо яг ямар агуулгатай холбоотой вэ гэдгийг бол хараад авчихна гэсэн үг. Тэгэхээр за яг энэ агуулга бол дүүргийн хэмжээнд юм уушвал манай сургуулийн хувьд яг алдагдаад байгаа юм байна гэдгийг бол илрүүлээд авч болж байна гэсэн үг. За ингээд хүүхдүүдийнхээ дүн мэдээг бол хянаад авчна. За энэ график дээрс харахаар бол нийгэм судлалын хичээл бол ерөнхийдөө яг хүн түнгийн хувьд бол яг таарсан байна гэж харж байгаа. За жишээ нь 60-аас 65% хувьтай бол нийтдээ 32 суралцагч үнэлэгдсэн байна тийм үү. За тэгэхээр эндээс л нөгөө юуг нь хараад авчих бас боломжтой. Даалгаврын хүн түнг нь хэрэг вэ гэдгийг бол хараад авах боломжтой байна. За энэс гадна статистик мэдээг авъя гэх юм бол за энэ дээрээс нийгэм судлал сорил 1 гэсэн энэ дээрээ дараа орчино. За энэний дараа энэ хараан дээрээ дараад доошлуулад
статистикууд гэсэн байгаа. За энэ дээрээ дарааж ороод за эндээсээ нийт одоо энэ дүүргийн хэмжээний статистикийг авч болно гэсэн. Манай дүүрэг юу нэг ямар шүү хувьтай явж байгаа вэ гэдгийг бас тухайн сургуулиас өөрсдөө авах боломжтой гэсэн үг ба. За ингээд ерөнхий одоо нөгөө тайлан мэдээнүүд бол харагдаж байна гэсэн үг. За энэ дээрээс энэ болохоор даалгавар бүрээрээ гарч ирж байна гэсэн үг. За энэ MC гэж байгаа маань нөгөө multi choice буюу нөгөө нэг сонголттой даалгаврыг MC гэж тэмдэглэсэн байна. За mat гэж тэмдэглэсэн буюу энэ даалгавар нь болохоор matching буюу одоо нөгөө тохируулах даалгаврууд буюу хоёрдугаар хэсгийн даалгаврууд гэж ойлгож байна. За нийтдээ 195 хэрэглэгч оролцсон. За төхөөрөмжийн индекс, стандарт хазаалт, за тохиолдолтой авсан таасан тоо оноо ч юм уу энэ нар маань нөгөө би юу хүчгсэн өмнө бас нөгөө уулзалт дээр та бүхэн тайлбарлаж байсан тийм ээ. За тийм статистик жингүүд байгаа. За тэгэндээс тухайн даалгаврыг ялгаж байгаа байдал, ялгаврын индекс, ялгаврын бүтээн хэмжээ зэрэгэд за эднийг хэрхэн унших, томьёо нь ямар байдаг вэ гэдгийг бол бас PowerPoint-ээр та хэдэд бас өгчихсөн байгаа. Тэгэхээр энийг бол та тэндээсээ харж байгаад бол уншаад авах боломжтой гэсэн. Ерөнхийдөө facility index буюу энэ төхөөрөмжийн индекс гэдэг маань тухайн даалгаврын нөгөө хүн түнгэний зэргийг бол гаргаж ирж байгаа гэсэн үг шүү. Тэг яг нөгөө language pack буюу нөгөө тухайн төхөөрөм одоо энэ систем дээрх энэ хэлийг шинжилээд явж байгаа. Тэгэхээр удахгүй энэ төхөөрөмжийн индекс гэдэг маань одоо даалгаврын хүн түнгэний зэрэг мэрэг гэж орчуулагдаж орж ирэх байдлыг харж байгаа. За ингээд улаацсан байгаа даалгаврууд бол ерөнхийдөө унчсан байгаа гэсэн. Ягаад гэвэл энэ даалгавар бол ерөнхийдөө нь тохиромжгүй даалгавар бол орж ирсэн байна гэж систем өөр гаргаж ирж байна гэсэн. За ингээд даалгавар дээрээ дарж ороод тухайн даалгавартай холбоотой одоо бүх анализуудыг ингээд гаргаад өгдөг байна. За. За жишээ нь асуулт болгон дээр байгаа, хариулт болгон дээр байгаа. Хувьд нь гаргаж ирж. За зөв хариулт нь буюу хүмүүнлэгийн хүрээ гэсэн хариулт дээр нийтдээ 9 хэрэглэгч сонгосон. За энэ улс төрийн хүрээ гэдэг нь 162 хэрэглэгч сонгосон гэдэг ч юм уу. За энэ сошиал хүрээг 11 хэрэглэгч. За огт хариулааг бол 1 хэрэглэгч байна. Гэт ингээд давтамж нь бол энэ 500 нийтдээ одоо нийт 100% гэж үзэх юм бол сошиал хүрээг бол нэг 564 суралцагч л одоо хувь нь бол сонгосон. За улс төрийн хүрээ гэдэг хариултыг бол одоо нийтдээ 83.8 хувьтай бол хариулсан байна гэдэг. Буруу хариултыг ийм олуулаа хариулаад байгаа нь одоо тухайн хүүхдүүдийн одоо ялгах чадвар нь жоохон муу байна л гэж гарч ирж байна гэсэн. Ялгаврын индекс бүр хасах руу ороо авчихсан. Бүтээмж нь бүр хасах руу ороо авчихсан байна л гэж харагдаж байна. За асуулт нь бол энэ дээр харагдаж байна. Иргэн хүн сонгуульд оролцох нийгмийн аль хүрээний харилцаанд хамаардаг вэ гэсэн асуултад хүүхдүүд улс төрийн хүрээ гэсэн асуултад бүгдээр хариулсан байна гэсэн. Тэгэхээр энийг ямар агуулга хоцрогдолтой байгаа вэ гэдгийг бол эндээс бол харж болж байна гэж ойлгож болно. За ингээд бүр наривчилсан асуулт болгоноор нь нийт дүүргийнхаа хүүхдүүдийн анализыг бас гаргадах боломжтой байгаа шүү. За ингээд бичлэгээ дуусгая.